одоогоо оны шилдэг болж байна. Онцгой хөдлийн албанд би 2017 оноос сургууль сурснаас хойш 6 9 дахь жилд 8 дахь шилдэг болж байна. Анх удаа шилдэг бүлгээр болж ирж байна. Миний авсан шагналд бол хамт олонний минь туслуулсан те хөлс тэр ажлын гүйцэтгэл тэрний үн цэн гэж ойлгож байгаа. За тэр үн цэнийг манай удирдах бүрэлдэхүүн ингээд зөвөр ойлгоод ингээд шагналсан шагнал юм болоо гэж ойлгож байна. За би анх удаа өндрөөс авах ажиллагаанд явж ирсэн. 2024 оны 6 сард жоохон хүүхдээсэн балкон дээр гараад яг тийм унах эрсдэлтэй байдал байсан. Тэр аягүй их тодор үлдсэн. Яагаад гэвэл би өөрөө нэг жоохон хүүхдтэй манай хүүхд бас ингэ үлдсэнээс бол хин нэг нь бас аврах гэж очиж чадах байсан болоо тэр доотлоо их тодор үлдчихсэн. За бахархаж ирсэн үе зөндөөгаа өдөр тутмын заалах хүмүүсээс ард иргэдээс баярлаа гэдэг үг сонсоод бахархаж байгаа. Шантарч ирсэн үе бол байхгүй. Би онцгой хөдлийн албанд бол манай аав өөрөө бас онцгойлоод ажиллаж исэн, өв залгамжилж авсан болохоор тийм бахархаж шантарч исэн байх. Тийм. Тусгай салаагийн анх кино гарч исэн. Тусгай салаа гэдэг киног үзснээс хойш за цэргийн хүн болно доо гэж бодож исэн, өсөө хүртэл асуулж исэн. Тэгээд ахлагтай орсон байхаа 9 дугаар ангиас 10 дугаар. Ийм сургууль дотоод иргэний сургууль гэж байдаг гэж мэдээд онцгой хөдлийн сургуульд 9 суралц боломжтой юм гэдгийг мэдсэн. Тэрнээсээ сургуульд шалгалт өгөх гэж бэлдэж эхэлсэн байна. Тэгээ шалгалтандаа тэнцээ сургуульд орж исэн. Сэтгэл зүйн хатуучил гэж ойлгож байгаа. Сэтгэл зүйтэй хүн л бусдыг аварч чадна. Айдстайгаа угаасаа нүур тулаа даваад дуулцсан хүмүүс л аврагч хий. Тэрнээс хэр баргийн хүн аврагч хийхгүй гэж ойлгож байгаа. Манай өөрөө яг гал унтраах чиглэл юм баггүй. Би тэгээд аврагч гал сүйгч өрийг ялахгүй байцгаад сүүлд нь л ойлгоод аврагч нь илүү гоё юм байна. Гал унтраах чиглэлд ойлгож гал унтраагаад явах нь аврах чиглэлээр бүх төрлийн дууланд явж байгаа. Бид нар зам тавираа хосд явж гин өндрөөс аврах ажиллагаа тэгээ ахын хосд бүх дууланд явж байгаа болохоор аврах чиглэл нь илүү гоё гэсэн орж ирсэн.